Шингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эрүүгийн засгийн алба хаагчид бусдаа бүлэглэж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрч шөнийн тэг цагаас тэг 5 цагийн хооронд гудамж талбайгаар явж байгаа гадаадын иргэд эмэгтэй хүн бага насны хүүхэд бие авч явах чадваргүй согтуу хүмүүсийг араас нь боож унгаан эд зүйлийг дээрэмдэх хүч хэрэглэгүйгээр булааж зүгтаах бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт хэрэг бүлэглэн үлддэг этгээдүүдийг илрүүлэн саатуулж байна. Аж ахуй нэгж байгууллагуудын эд зүйл бараа материалыг бас хулгайлдаг 10-аад төрлийн гэмт хэрэг мөн үйлдсэн. Үүний дээр бас насан туршид охид эмэгтэйчүүдийг зохион байгуулалтаагаар биеийг нь үнэлүүлдэг, хүчээр биеийг нь үнэлүүлдэг. Ийм гэмт хэргүүдийг үйлдэж байгаа нь одоо умдлаар тогтоогчдод шалгалт ажиллагаа үргэлжлэж явагдаж байгаа. Тэр өөрөө тэр охины нөгөө таньдаг ах нар даруулсан гэдэг. Тэгээ тэр ах нар би гарт нөгөө мөнгөний аваад тэгээ баригдсан. Аав ээж эмээ өсвөрийн ууслаарай л гэж. Би нэг юм мэдвэсэн мэ тэгээд найстаа нэг уулзсан чинь ингээд мөнгөний аваад өгч гэдэг. Тэгээ уулж үнэс нь мөнгөний аваад өгдөг гэсэн. 7-8 удаа 3-4 найстайгаа оройч гарч согтуу осуудыг цохиж эд зүйлсийн дээр мэдчихсэн. Тэгээд гэмт хэрэг үйлдсэн. Одоогийн байдлаар дээрх этгээдүүдийн мэдүүлгийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтс 12 дугаартай хэргүүд тогтоогдож байна. Цаашид бусдад цагдаагийн хэлтсүүдэд үйлдсэн гэмт хэргүүдийг тогтоохоор хамтран ажиллаж байна. Ганц нэгээр явж байгаа охид эмэгтэйчүүд болон залуучууд маань согтуур хундааны зүйл бүх хэрэглээч. Мөн ганц нэгээр явж байгаа охид эмэгтэйчүүд маань гэрэлтүүлэгтэй камерын хяналттай газраар яваач гэж анхааруулмаар байна. Мөн насанд хүрээгүй охтуудаа одоо эцэгчүүдээ маань тавьж байгаа анхаарал хяналт сул байгаагаас үүдэн одоо гэмт хэргийн одоо хохирогч болох нөхцөл одоо бүрдэж байгаа учраас насны хүрээгүй охид хүүхдүүдтэй эцэгчүүд маань одоо анхаарлаа сайн тавиараа гэж л одоо зөвлөх байна да.